Юун түрүүнд ойрох дорндод нөхцөл байдал харьцангуй намжиж байгааг та ямар байдлаар харж байна? Мэдээж Хятад улс Техрантай сайн харилцаатай. Ялангуяа Иранаас их хэмжээний газрын тос авдаг. Хурцтмал байдал ийхүү намжиж байгаа нь танд хэр зэрэг итгэл төрүүлж байна? Тэглгүй яах вэ? Мэдээж хэрэг сайн мэдээ. Хурцтмал байдлаа намжихын хэрээр газрын тосны үн дагаад буурч байна. Ойрох дорндон Хятадын хувьд эрчим хүчний чухал их үүсвэр гэдэг утгаараа сайшаалт мэдээ болж байгаа гэж харж байна. Эдийн засгийн өсөлт нь саарч байгаа Хятадд газрын тосны шок хүн дээр тусах уу? Эсвэл Хятад улс цэвэр эрчим хүчний их үүсвэрлөө шилжиж байгаа нь газрын тосны хамаарлыг нь бууруулах уу? Ойрох дорндын нөхцөл байдал улам хүндрвэл Хятадын эдийн засгийн сэргэлтэд хүчтэй нөлөөсөн хэвээр байх болов. Мэдээж газрын тос бол Хятадын хувьд эрчим хүчний маш чухал их үүсвэр хэвээрээ байгаа. Гэхдээ Хятадд цэвэр эрчим хүчний шилжилтч мөн явагдаж, нарны автан, салхины эрчим хүч зэрэг технологи хурдтай хөгжиж байна. Гэсэн хэдий ч Хятад улс газрын тосны хэрэглэнээс тийм ч амархан татгалзаж чадахгүй учраас газрын тос маш чухал ач холбогдолтой. Гэвч манай улс эрчим хүчний их үүсвэрийн тал дээр шинэ технологиудыг маш хурдтай хөгжүүлж байгаа. Дэлхийн ногоон эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн гол экспортлогч нь Хятад улс болоод байгаа. Гадаад шок нь танай бизнесийн үйл ажиллагаанд мэдээж хэрэг асар их нөлөөтэй. Нөгөө талдаа дотоодын хэрэглээг дэмжих нь бас чухал. JD.com экспортын бүтээгдэхүүнүүдийг ихээр нь худалдаа авч түүнийг дотоодын зах зээлд ч давхар борлуулах гэж байгаа гэж харж байна. Дотоодын хэрэглээг дэмжих нь хэр чухал гэж та харж байна. Дотоодын хэрэглээг дэмжих чиглэсэн бодлого нэлээдгүй тасалдсан шүү дээ. Бидний хувьд хамгийн чухал зах зээл бол Хятад. Бид улс орон бүрээс олон төрлийн бүтээгдэхүүн импортлж Хятадд зардаг. Энэ утгаараа манай компани орлогын 90% Хятадын зах зээл бүрдүүлж байна. Засгийн газар хөрөнгө оруулалтад төвлөрсөн стратегиэс татгалзаж байгаа нь эерэг мэдээ болсон. Одоо Хятад улс илүү хэрэглээнд төвлөрсөн бодлого руу шилжиж байгаа гэж хэлж болохоор байна. Тухайлбал засгийн газар 300 тэрбум юаныг худалдааны бодлогод зарцуулахаар төлөвлөж байгаа. Мөн iPhone зэрэг дотоодод худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнд 20% татаас олохоор болсон. Гэтэ татаасууд хуучны өгөөд шинийг авах хөтөлбөрүүд явандаа сулрвал яах вэ? Юу гэхээр эдийн засаг идэхгүй хэвээр өрхүүдч модуль мөнгө зарцуулахаас цааргалсан хэвээрээ байна. Таны сайхан хэлсэн нэг ишлэл байсан шүү дээ. Хятад улс Америк нэгдсэн улстай өрсөлдмөр л байгаа бол дотоодын эрэлтээч бэхжүүлэх хэрэгтэй гэж. Энэ нь яаж хэрэгжих вэ? Мэдээж богино хугацаанд сар-сараар өсөлт гарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь хуучин бараагаа шинэ бараагаар солих хөтөлбөртэй холбоотой. Харин урт хугацаанд энэ бүхний яаж илүү доктортой болох вэ? Мэдээж 300 тэрбум юаны хэрэглээний татаас бол ердөөл богино хугацааны урамшуулал. Үүр дүргэлжинэ гэж байхгүй. Гэхдээ үннийг хэлэхэд энэ хөтөлбөр магадгүй ойрын 2-3 жилийн турш үргэлжилнэ гэж бодож байна. Энэ л маш том дэм болно. Бас дүүн нь магадгүй 300 тэрбумаас улам нэмэгдэх байх. 400 тэрбум, бүр 500 тэрбум болж ч магадгүй. Гэхдээ мэдээж энэ бол богино хугацааны өдөөлт гэдгийг бүгд ойлгож байгаа. Харин урт хугацаанд Хятад улс илүү олон зүйл хийх ёстой. Жишээ нь орлого нэмэгдүүлэх бодлогын чиглэлд. Хөдөө орон нутагт орлого нэмэгдүүлэх бодлого маш чухал байгаа. Жишээлбэл орон нутагт тэтгэврийн систем байж болно. Хөдөө амьдарч өндөр наснуудын авдаг тэтгэвэр маш бага байдаг. Тэгвэл худалдааны дайн JD.com-ын гадаад зах зээлийн зорилтуудад хэрхэн нөлөөлж байна? Ярьслахаас өмнө та Европт нэлээд амжилттай ажиллаж байгаа. Агуулгад баригдаж байгаа гэд надад ярьж байсан. Худалдааны дайн одоо бол өдөр хугацааны эвлэрлэлийн байдалд байгаа гэж болохоор байна. Гэхдээ Хятад Америк нэгдсэн улсын хооронд гүнзгий зөрчил байсаар байгаа. Европын тал дээр ч асуудал бий. Энэ нөхцөл байдал JD.com-ын олон улсын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Одоогийн байдлаар энэ нөхцөл нь бидний гадаад зах зээлд илүү зоригтой хөрөнгө оруулалт хийх. Европ болон бусад орнууд руу хэлэхэд түлхэц өгч байна. Жишээ нь манай тузын дарга энэ форумыг хамтран даргалж байгаа шүү дээ. Тэр энд байгаа гэж үү? Тэглгүй яах вэ?
Хил дамнасан захим худалдаа буюу JD-гийн бизнесийн загвар илүү ирээдүйтэй гэж итгэж байгаагаа тэр маш тодорхой илэрхийлсэн. Европ Америк нэгдсэн улс руу хүргэдэг. Татвар төлдөггүй жижиг хэмжээний илгээмж биш шүү дээ. Бид татвар төлж байгаа. Тиймээс бид Европт бүхэл бүтэн дэд бүтцээ байгуулж байна. Бидэнд агуулгууд бий. Европт 2000 ажилтан ажилд авсан орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлж байна. Мөн манай дэвшилтэт агуулгын автоматжуулалтын технологиг Европт бусад орнуудад бас ашиглаж байна. Бараагаа өөрсдийн онгоц ачааны машинаар тээвэрлэж экспортлж байна. Бид татвар төлөхөөс зайлсхийдэггүй. Тиймээс энэ байдал бидний хувьд боломж болж байна. Байдал өөрчлөгдсөн байж болно, харин манай загвар илүү давуу талтай болсон байна.